얘들아 지금 먹고 싶은 사람 없어? 찌개? 지금 안 먹을래? За тэгэхээр өмнөх бичлэгээ англи хэл дээр яриад хийсэн чи ээж ойлгохгүй нь монголоор хийгээд тэгээ ээжийн хүсэлтээр дахиад одоо монголоор ярих гэж байна. За тэгээд би бол аялалж явсан ганцаараа эхлээд өгөн төлөвлөгөө нь Бээжин яваад Анайтагаа уулзаад ингээд гоё юм хийх байсан чинь тэр маань бүтлгүүтээд тэгээ шууд Инчоны онгоцны бодол дээрээс Копьонд байдаг Копьонгийн газар байдаг нэг пеншн түрээслээд тэгээ тийшээ оцсон талаараа ингээд бичлэг хийх гэж байна. За тэгээд эхлээ буугаад дэлгүүрийн ийм автобусаар дэлгүүрээс худалдаа авалт тэгээд дэлгүүрийн автобусанд суугаад тэг ингээд тэр газар руу явсан байгаа. За эндээс ингээд миний түрээсэлсэн газар харагдаж байна. 3 шөнө 4 өдрөөр түрээсэлсэн баха. Бас жоохон аль дээр яваад хийцсэн байсан бичлэг болохоор сайн санахгүй байна. Тэгээ ихэнх хүмүүс ер нь бол машинаар айгүй очиж явах шиг байсан. Тэгтээ би машингүй болохоор өөрөө тэгээд хурдны автобус дээр суугаад явчихсан. Тэгээд нийт 10 өрөө байсан бах миний бодлоо. Тэгээд 3 нь нэг том бараг тусдаа хаус шиг гэрнүүд нөгөөдөл нь болохоор зүгээр ингээд одоо миний өрөөгөө үзүүлж байгаа шиг тиймэрхүүл гэрнүүд эс. Тэгээ зөндөө гоё сандалтай судалтай гадаана. Тэгээд тэнд миний өрөө байна. Цонхороос ингээд гоё юм харагдана. Тэгээд хажуудаас голтой гол нь болохоор яг ингээд голын чимээ дуу муу гараад айгу гоё исэн гол нь бол. Тэгээд яг уулын дунд модон дунд л болохоорс тэрнээс айгу гоё исэн. Тийм, ер нь л гадаахан ч гэсэн айгу гоё сандал мандал зөндөөтэй. Тэгээд ингээд одоо энэ шатаар нь дэшээ гараад байж байгаарай. Тэгээ баруун ирэхээр ингээд миний өрөө гарч ирнэ. Өрөөний тоот нь 105. Yes, 105. Тэгээ гадаа нь болохоор амар гоё усан бассейнтэй байсан. Тэгтээ ус байхгүй болохоор л орчлохгүй. За тэгээд энэ миний өрөө байна. Ортой, зургттай, голтгооны хэсэгтэй. Тэгээ хамгийн гоё нь энэ усанд ордог юм байсан. Энэ хэсэгч ярьж байгаа юм болохоор зүгээр нөгөө аялалж явах гэж байгаа бүтлгүүдсэн болохоор бүр шууд чимдээ ажирдаг очсон. Тэгээд эднэрийг харахаар жоохон ингээд стрессж байна. Аялалтаа явчихдаг болохоор жоохон сайд байна гэсэн юм л яриад тэгэл удахгүй нөрөө угаа нэмээ уун гэх тийм л юмсан. За тэгээд шөнөө бас айгуу гоё. Оройноо болохоор модонч гэрэл стайл, байрнууд нь бүгдээрээ гэрэл стайл. Энэ тэнхимнүүд нь бүгдээрээ гэрэл стайл жоохон үзүүштэй байсан юм шиг надад санагдсан. Тэгээд орой болохоор хүмүүс нөгөө нэг энэ газраасаа ингээд галаа нэг 15,000 вон гэлтэй. Тэгээд захиалаад өөрсдөө авчирсан махыг ингээд шарт марч идэх тийм бас боломжтой. 빵, 계란,
그리고 뭔지 모르는 뚠뚠 뚜룬뚠뚠뚠 뚜루뚜뚜뚜뚜 뚠뚜루뚜뚜뚜. За тэгээд аяллаа дуусгаад Сөүл рүү найзуудтайгаа уулзах гээд явж байгаа юм байна. 얘들아 찌개 먹고 싶은 사람 없어? 뭐가? 찌개? 찌개 안 먹을래? 아 괜찮아 배불러. 이오. 예. 이오. 예. 근데 유튜브 그 За тэгээд гэртээ харахынхаа өмнө найзтай уулзаж гэртээ харахынхаа өмнө Soul Forest гээд яг миний дуртай газар идэг. Тэгээд тэрэнгүүрээ жоох алхаж агаад тэгээд гэртээ харсан байгаа. Тэгээд энэ нотл үтсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлаа. Тэгээд дараа бүр яг хөвчлөлтөө царай идрээ гаргаад ч гэсэн гоё бичлэг хийх болохоор бүгдээрээ гоё subscribe хийгээд хүлээгээрэй. Гоё бичлэг зөндөө байна. Bye bye.